Нийслэлийн намын орооны тэргүүлэгчид нэгэнт улс төрийн ийм нөхцөл байдал болсон юм чинь нийслэлийн намын даргын бодлого шийдвэр тэгээд тэргүүлэгчид асуудлуудаа ярилцсан зүйл ёсны хэрэгэлтэй. Тэгэхээр энийг л ярина. Хэдэн тэргүүлэгч байдаг? 23. За нийслэлийн Монгол Ардын намын хорооны тэргүүлэгчид ирэх даваа гарагт буюу 5 дугаар сарын 25-нд намын хорооны хурлынхаа товыг зарлалаа. За ингэснээр бол дараагийн хотын дарагт хэн нэр дэвшгэ гэдэг асуудал энэ хурлаар илүү тодорхой болох юм аа. За нийслэлийн дараагийн засаг дарга бол ганц хүний томилгооны асуудал биш, бүхэл бүтэн намын аппаратын томилгооны асуудал яригдана. За энэ бол эрх мэдлийн төв хаана агаав, за Монгол Ардын нам дотор хэн хүчтэй байгаа, 2027-2028 оны улс төр хэрхэн зурагдаж байгааг ил гаргах ийм том сорилт болж байгаа. За өнөөдөр хотын даргын суудлал бол албан тушаал биш. Энэ бол асар их мөнгө, асар их бухимдал, асар их улс төрийн дарамтын ийм уулзар болж хувирсан. Тиймээс дараагийн үн зөвхөн одоо намдаа ард талтай байхад хангалтгүй ард түмний уур бухимдлыг дааж, эдийн засгийн дарамтыг бол ойлгож, улс төрийн олон төвийн дунд бол тэнцвэр барьж чаддаг байх хэвээр. За үгүй бол хотын дарга өрөөрөө орсон хүн бол улс төрийн оргил руу биш харин карьерийнхаа төгсгөл рүү алхаж ордог ийм жишг тогтсныг бол одоо үеийн одоо өнгөрсөн 2 хотын даргаар ажилласан 2 хүний улс төрийн одоо томилгоноос харж болох юм аа. За ялангуяа засгийн газартайгаа хамтарч ажиллаж чадахгүй бол хотын дарга одоо тухайн үеийн ерөнхий сайд нь бол огцруулдаг ийм жишг тогтсныг бол харж байна. За мөн одоо дараагийн хотын даргаар яригдж байгаа хүнд бол маш том шалгуур тавигдж байгаа. Яагаад гэвэл Сумья Узар, Нямбатар гэдэг хүмүүс бол улсын хурлын гишүүн болоод засгийн газрын гишүүний суудлаасаа за бууж хотын даргын албан тушаал дээр очиж том одоо хөндлөлттэй мега төслүүдийг эхлүүлж ажилуулсан. За мөн улс төр хаан байна. Хэдийгээр хот бие даасан төсөвтэй болж засаг захааны нэгжийн хуулиар том эрх мэдэлтэй болсон ч гэсэн одоо эрх барьж байгаа нам буюу засгийн газартайгаа хамтарч ажиллаж чадахгүй бол буудаг гэдэг жишгийг бол улс төр тогтоогоод байна. Хотын удирдлагыг чиглэсэн шалгалт саатуулах ажиллагаа нь хууль хяналтын энгийн ажил гэхээс илүү эзний тохиог ойлго гэсэн улс төрийн сануулга мэт харагдаж эхэллээ. Ялангуяа нийслэлийн засаг даргын хамгийн газрын хэвлэл хариуцсан ажилтныг өглөөнөөс орой хүртэл байцаа мэдүүлэг авсан нь Нямбатрын баг руу чиглэсэн дарамтын эхлэл гэх хардлагыг улс төрийн өрөөнд улам лавшруулж байна. Үндсэндээ энд махны үн биш эрх мэдлийн ханш үсэж эхэллээ. Ерөнхий сайд учрал нийслэл технологи бүрэн тогтоохыг эрмэлзэж байгаа бол Нямбатар хот бол миний улс төрийн талбар гэдгийг хамгаалж үлдэх тулаанд орсон дүр зураг ажиглагдаж байна. Ийм нөхцөлд нийслэлийн Монгол Ардын намын орооны тэргүүлэгчид ерөнхий сайдын дэмжлэгтэй гэгдэж буй 36 настай Монгол Ардын намын залуучдын холбооны ерөнхийлөгч Пүрэв Давгийг нийслэлийн засаг даргад нэр дэвшүүлэх хувилбар дээр дуу нэгтээ тогтсон байж болцсошгүй гэх улс төрийн аргалагч дагаж хүчтэй яригдаж эхэллээ. Эндээс Монгол Ардын нам бодлого ярьдаг намаас олон нийтэд таалагдах дүр бүтээдэг популист машин руу бүрэн шилжих басан эсэх нь харагдана. Дуршлаг хотын менежмент бодлогоос илүүтэй залуухан цэвэр имижтэй олонд гой харагдах хүнийг урдаа гаргаж эхэлбэл энэ нь нийслэг удирдах сонголт гэхээс илүү улс төрийн маркетинг болж хувирлаа.